Хан хөхийн уулын савдаг гэгдэж явсан шагжийн шарав. Увс аймгаас төрж гарсан улсын начин Мэжид дорж нэг хэсэг арг үндэд ойн байцаагч хийхийн зэрэгцээ фермерийн аж ахуй эрхлэн амьдарч байлаа. Тэр бээр ар халахын шилийн сайн эрчүүд хэмээх ийм ном гарсанд талархал дэвшүүлээд дээхэн үед нутаг орондоо алдартай явсан шагжийн шарав гэгчийн тухай хүрнсэн юм. Би шилийн сайн эрчүүдийн намтар түүхийг шимтэн сонирхож уншдаг. Гэхдээ шилийн эрчүүд гэдэг бол ганц миний сонирхдаг зүйл биш л дээ. Хиймэр золбоотой эр хүн бүрийн сонирхдаг зүйл шүү дээ. Сайн эрсийн сайхан явдал суудал намтар түүхийг уншиж сонсох мөнж гоё шүү дээ. Дүүхүү ар халахын шилийн сайн эрчүүдийн тухай маш сайхан ном бичжээ. Манай энэ гүнтэд чиний ном нэг хэсэгтэй л од боллоо. Эндхийн 10-аад хүн дамжуулаад уншлаа. Тэдний дотор чөлөөнд гарсан хурандаа хүнж бий. Манай энэ ар гүнт бол бичиг номын хүмүүст их энерги сайтай газар байгаа юм л да. 1920 оны үед Сүхбаатар чой балсан бодооноор яг энэ ар гүнтээр даваад зөвлөлт улсаас тусламж гуйхаар явж байсан гэдэг юм. Мөн богд хаан ар гүнтэд үе үе тухлан сааддаг байж. Тиймээс бид энэ сайхан намтар түүхтэй газар нутагта шилийн эрсийн тухай сайхан ном бичсэн чамайг урьж авчираад өөрсдийнхөө мэдих шилийн эрсийн тухай ярьж өгөө гэж хоорондоо ярилцсан юм. Миний нөхөд энэ асуудлыг зохион байгуулахыг надад даалгаад надад ч бас шилийн сайн эрсийн тухай ярих юм бий. Манай Увс аймаг хан хөхийн нутагт шилийн сайн эрчүүд олон байсан. Юуны өмнө би бүх болсон тухайга товчхон ярий. Увс аймгийн алдартай шилийн эр шагжийн шарав хан хөхийн нуруунд олон жил бүгсэн хүн. Шагжийн шарвыг алагдсанаас хойш хан хөхийн нуруунд олигтой зам болсонгүй гэж манай нутгийн хөгшчүүд ярьдаг байлаа. Намайг баг байхад манайха Кяргас нуурын хойд талаар нутагладаг байсан юм. Аав маань лам хүн байсан. Нэг өдөр сайхан цагаан саарал морьтой, өндөр хээр морьтой хоёр хүн манай хажуу талын Нялха баян гэдэг дөрвөд айлд буудаг юм байна. 30 гаруй насны яралцсан цагаан шүдтэй сайхан ирэн шагжийн шарав. Уус нутагт домог болсон шилийн ирийг би ингэж л нүдэрээ харсан да. Нэг их гоё минжин малгайтай, булган одрохтой хурган дээлтэй, 32 угалцтай монгол гуталтай. Урт цагаан сурвал бүхий ганцтай. Түүнийгээ ганц нэг гэн сорно. Босоод явхад авраг том мөнгөн хит тутган санжигнаад аргагүй л сүртэй шүү. Тэр хүний төрх надад жараад жил хадгалагдаж явна. Ийм л сайхан ир байсан юм. Тэр үед шагжийн шарав ховд руу цэргийн хүүхэд ирэхээр явж байсан юм билэ. Хамт яваа хүн нь чөтгөрийн гаадан гэдэг шилийн хулгайч. Энэ хоёр сайхан ир манай хот айлыг нэг хэсэг бишрүүлж байгаад ховд руу хөдөлсөн дөө. Тэгсэн намар нь шагжийн шарав чөтгөрийн гаадан хоёр дахиад манай нутгаар дайрч өнгөрлөө. Энэ үед манай хоёрыг сэргийлхийнхэн ид хайж явсан байдаг. Нэг өдөр тэднийг сэргийлхийнхэн олж харчгаад хойноос нь хөөхөд чөтгөрийн гаадангийн унаж явсан хул морь гинэт бүлгээд шидчихжээ. Ингээд шагжийн шарав цаашаа зүгтаад гаадан баригдчихсан тэр. Шарав зүгтаж явахдаа Нялха баяныхаар бас ороод гарсан байгаа юм. Түүнийг цай амсаад гарах гэж байтал манай сумын гончиг ногоон болгийн таг хоёр хурч ирээд барих гэтэл шарав амжиж мориндоо мордоод зүгтж байгааж. Тэр зүгтж явахдаа манай нутгийн Лүд Дандар гэдэг ламтай тааралдаад тантай хэдэн үг солио. Би бол шагжийн шарав гэдэг хүн. Дүүн засгийн ялнаас оргоод 9 жил 6 сар болж байна. Энэ жил 37-ны жил орж байгаа. Надтай цуг явсан хүн баригдаад хоцорчлоо. Бид хоёр мянгадын нутгаас сэтэртэй хулмаар барьж аваад нэг том эр хонь алж идсэн юм. Мянгадууд хараалтай гэдэг нь үнэн юм байна. Сэтэртэй хулмаар нь манай хүнийг булгаад шидчихлээ. Одоо би сэргийлхийнхэнд баригдалгүй хагас жил болох юм бол 10 жилийн орогнол болж миний хөөн хилцэг хугацаа дуусах юм. Тэгээд л уулнасаа буунда гэхэд Лүд Дандар ламтан миний дүү сайн яваарай. Гэхдээ чамайг цуг явсан хүн чинь цагдаа нарт барьж өгөх юм байна да. Мэдээтэй явна үз гэж загсан гэдэг. Нэрэж нөгөө чөтгөрийн гаадан гих чинь аймгийн сэргийлэхтэр очингуудаа шагжийн шарвын орогндог газрыг зааж өгсөн байдаг. Шагжийн шарав хүн амьтан барагтай бол очиж чадхааргүй цагаан хайрхан сумын нутагт байх сонгон цахир гэдэг битүү модтой ууланд орогндог байж л дээ. Тал талаасаа илгэн улаан хаттай, хойноосоо гарч урагшаа буудаг, орой дээрээ агуйтай, тухайн үед түүнийг баривчлах даалгаврыг цэдэн бал дарга өгч байсан гэдэг юм. Ингээд бодохоор шагжийн шарав сүрхий газар авчихсан хулгайч байжээ. Гэсэн ч Увс нутгийнхан түүнийг сүрхий хамгаалдаг. Шагжийн шарав сайхан саарал морь унжигсан улаан говийн төвд улсын наадам үзээд явж байдаг. Хүмүүс түүнийг мэдсэн ч цагдаа нарт хэлэхгүй. Ер нь түүнийг хамгаалж хаацаалдаг 50-аад өрхөөл байсан байгаа юм. Зарим айл нь орон доороо гүнзгий нөх ухчаад хэрвээ шарвыг баригдахад хүрвэл тэр нөхөндөө хийж аргацаадаг байсан гин.
Түүнийг цагдаагийнхнаас хамгаалж хаацаалсан хэрэгт баруун турууны сангийн аж ахуйн дарга хүртэл холбогдож байлаа. Цагдаа нар чөтгөрийн гадангаас шарвын оргондог газрыг мэдэж аваад нэг л орой шууд бүслээд авч энэ үеэр сэргийлэхийн дарга дорж сүрэн түүний гар руу буутчихжээ. Шаравч өндөр өвсөн донд ороод алга боллоо. Гэсэн ч цагдаагийнх нь нэггүй самнаж түүнийг бүсэлж аваад моринд нь мордуулан хоёр хөлийг нь дөрөөтэй нь хүлээд цагаан хайрхан сумын төв рүү хөдөлсөн байна. Ингэхэд шагжин шарав хажууд явсан хүнийхээ бүсэнд байсан хутгийг сугалж аваад өөрийнхөө хоолойг хэрччихсэн юм гэдэг. Түүний гар руу буудаж баривчилсан дорж сүрэн ёстой өөдлөөгүй гэдэг. Сүүлдээ бүр галзуу өвчтэй болж увсынхан түүнийг мөрөөрөө явсан сайн эрийг хохироосон хогийн муу цагдаа гэд үздэггүй байлаа. Олон ч хүний ад болсон биз. Манай нутгийн үгчүүл шагжин шаравт огт хэр халдаадаггүй. Зарим нь түүнийг хан хөхийн савдаг гэж шүтэн биширдэг байсан юм. Үнэн дээр ч савдагтай орооцолсон дорж сүрэн галзуу өвчин тусаад өөдлөөгүй. Бас шарвыг цагдаа нарт барьж өгсөн чөтгөрийн гаадан ч өөдлөөгүй. Гаадан тэр үед 7-8 хүүхэдтэй байсан юм билээ. Гэтэл шагжин шарвыг өгснээс хойш 7 хоногт авгаа хүүхэд нь бүгд үгүй болсон. Бүгдээрээ л гів гинэт цацаагаалдаад л 7 хоногийн дотор тэнгэрт дэвшсэн. Эмчилгээ байдаггүй. Гаадан ч өөрөө төдөлгөөнүүд дансан да. Харин манай нутгийн ардуу шагжин шарвыг ийм эд шидтэй савдаг энтертэй холбоотой болохыг нь мэддэг байсан болохоор түүнд муу юм хийж зүрхэлдэггүй дандаа л сайнаар тус болдог байж. Ямар сандал тэр үеийн сум нэгдлийн дарга намын байгууллагын дарга нар шагжин шарвыг явж байвал гараад аллаад л шаравч ташуураараа даллан энэ бэнтэлцээд л зөрдөг байлаа. Шарав нутаг орноосоо хулгай хийдэггүй ихэвчлэн Шинжаан Туваагаас адуу хөөдөг. Тэгээд нутгийнхаа ядарсан төдөрсөн 100 гаруй айлыг тижээн тэтгдэг байсан юм. Үүнийг нь сум нэгдлийн дарга нарч гадарлаа. Шагжин шарвыг үгүй болсноос хойш хан хөхийн нурууны өв сургамал муудаж өчнөөн жил гам болсон гэдэг. Түүнээс хойш хан хөхий өөдтэй шилийн эр төрөөгүй. Зул гэдэг оргодол хан хөхийн савдгийг танилгүй өөрийгөө хорлцсон. Буяа тавхай гэд хоёр оргодол байсан ч сүүлдээ чимээ тасарсан. 1968 онд ургамал сумын уугуул Хээрийн Дамиран гэдэг хүн шоронгоос оргоод хан хөхийд 1 жил өвөлжсөн юм. Энэ хүн 2-3 ч хүний арга ястай тааралдаж байсан гэдэг. Бодвол буяа тавхай хоёрын арга яс байж таарна. Шагжин шарав сайхан дуулдаг хүн байсан. Дээхэн үед уртын дуучин долгор жав гэж алдартай дуучин байлаа шүү дээ. Шагжин шарав яг л энэ хүн шиг дуулдаг байж. Сайхан дуулахаас гадна яг л хөхөө шиг донготно. Хэрэг шиг бас гуагалж чаддаг. Мянгадын Дамдан Жамс гэдэг хүний ховдын наадманд төрүүлсэн дэлтэй саарал мориор шагжин шарав нэг хэсэг гангарсан гэдэг юм. Түүнийг нас барсны дараа Ёндан Жамс гэдэг хүн сайн эрийн унаж явсан саарал морийг би авъя гэд авчээ. Ерөн дээхэн үед алдартай хүлэг морид сайн эрсийн гараар орох нь их байжээ. Номон хаан Дамижа хүртэл шилийн сайн эрчүүдээр энэ тентхийн алдартай хурдан хүлгийг авчруулдаг байсан гэдэг.